Баянзүрх дүүргийн прокурорын газраас хүүхдийн дээд эрх ашигыг хамгаалах зөрчигдсөн эрхийг нь сэргээх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2026 онд нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөд ажиллаж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиуд руу чиглэсэн мөн халамж, асрамжийн газрууд руу чиглэсэн үйл ажиллагааг бол хийхээр төлөвлөж байна. 12-аас 18 насны 4264 хүүхдийг судалгаанд хамруулах 82.8% нь үеийнгийн дээдлэхэд хүчирхийлэлд өртөж байсан гэсэн хариу гарна. Нэгдүгээр бид нэр үеийнгийн дээдлэхэд өртөж байгаа хэсэг талаар хүүхдүүдэд сайн асуумжийг авлаа. Хоёрдугаарт энэ талаар хэлж чадахгүй байвал энэ хайрцагт байрлуулна уу гэдэг утгаараа санал хүсэлтийн хайрцгийг ажиллуулж байна. Мөн гэмтэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор үеийнгийн дээдлэхэд гэж юу вэ гэдэг талаар яриа таниулгыг хийж ажиллалаа. Мөн Баянзүрх дүүргийн прокурор ажилчдаас сэтгэлийн бэлэг энэ хүүхдүүд гардуулах ажлыг хийж ажиллаж байна.